За хамрын тусаалгыг хэрхэн яаж хэрэглэдэг, ямар тусаалгыг хэд хоногор хэрэглэх үү гэдэг талаар тодорхой хэмжээний мэдээллийг өмнө нь өгчээсэн. Тэгээд тэрийг та нар утсан байх гэж найдаж байна. За тэрнээс гадна хамрын тусаалганд донтох асуудал одоо Монголд цөмгүй хүмүүсийн дунд байдаг гэж байгаа. За тэрнээс гадна Норвеги улсад ялангуяа миний амьдарч байгаа бүс нутагт гэдэг юм уу, бусад одоо бүс нутагт ялгаагүй донтолт бол нэлээд байдаг юм байна. Энэ хувь хүнд эдийн засгийн хувьд ч одоо хохиролтой, эрүүл мэндийн хувьд ч гэсэн ийм таатай бус байдлыг үүсгэдэг. Тийм учраас ийм хамрын тусаалгыг зөв хэрэглэж эхнээсээ сурах хэрэгтэй. Тэгээд бүх хамрын тусаалганууд их өвөрмөц байдаг. Ямар хугацаагаар хэрэглэхээ. За тэгээд доторх бодис нь яг юу гэдгийг та нарыг харж байгаарай гэж зөвлөж ийсэн. Тэгээ би энэ удаа та нарт нэг ийм тусаалгыг танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ бол миний энэ үзүүлэх гэж байгаа тусаалга эмчийн одоо заавраар рецепттэй худалдаалагддаг ийм одоо тусаалга байгаа. Та нараа Демиста гэдэг ингээд сонссон бах те. Тэгэхээр энэ бол эм болон одоо хамрын тусаалганы реклам биш. Энийг бол зарахгүй яад бол рецептээр олгогддог ийм тусаалга байгаа. За энэ бид нар одоо найрлагын юу гэдэг юм бэ гэхлээр хоёр төрлийн бодис ингээд байгаа. Тэгэхээр энийг анаахаа их хөвчлэн хамааралтай мэдж яхад хэрэгтэй болов гэж ингэж бодож бас дотроо би бодож байна. За энийг яаж одоо зөв хэрэглэх вэ гэхлээр бусад тусаалганы хувьд их өвөрмөц, бусад тусаалганы хувьд ингээд сэвсэрдэг тийм ээ. Жишээлх юм бол энэ хамрын тусаалга байлаа гэж одоо энэ болохоор гэл байгаа байхгүй. Тэгээ би нэг жоох ингээд дотор нь жоохон хөдлөж байгаад тэгээд удаан хугацаагаар давстаа усаар ч юм уу одоо уусамлаар хамрыг ингээд зайлсны дараа хамар юм хурааших юм мэдрэмж төрдөг. Тэгээд энэ үед нь яа юм бэ гэхээр ийм хамрын одоо гээлнүүд байдаг байхгүй, ийм гээлүүдийн. Тэгээд энийг ингээд хэд хоног хэрэглэчихлээр хамрын дотор тал ингээд хурааших нь гайгүй, нээхээр цус гарахгүй, цусны судалтай тийм салт гардгүй ийм даваа талтай. Тэгэхээр иймэрхүү зориултын гээл хон бол бас та нараа хэрэглээд үзэх хэрэгтэй гэмээр байна. За дараагийн миний одоо яг зорж өнөөдрийн бэлтэж байгаа сэдв бол би энэ Демиста гэдэг ингээ хэлчихсэн тийм ээ. Энэ хамрын тусаалга байгаа. Тэгэхээр энэ хамрын тусаалга юм савтаа ингээ ирдэг. За эмчийн заавар бичдэг гэж би түрүүнд хэлчихсэн. Энэ астма, харшлаа хамааралтай ийм хүмүүс бол хэрэгэлдэг. За энэ бусад тусаалгуудыг ингээ сэгсэрдэг болвол энийг юусоо огт сэгсэрч болохгүй. Тэгэхээр энийг ингээд ингэн хэсэг зайлна гэсэн ингээд 6-аас 10 удаа ингээд зайлна. Шинээр ингээд авсан бол ингээд за ингээд зайллаа. За ингээд зайлсна. За дараа нь болохоор энийгээ дээш нь нийтдээ ингээд 6 удаа ингээд шүршин. Тэгэхээр ийм агаарт ингээд 6 удаа шүршигдээд гарч байгаа нь бол та нарын нүдэнд ингээд харагдана. За ингээд энэ ус молмол өөрөө хамар тусаахад бэлэн боллоо гэсэн үг. За хамрын тусаалгыг тусаахад ерөнхийн юм заавар бол байдаг. Тэр нь юу вэ гэвэл энэ хамрыг маш сайн ингээд одоо нээх хэрэгтэй. Би та нарт ингээд үзүүлье. За жишээлх юм ингээд цэвэрхэн цаас авч агаад ингээд маш сайн ингээд нээж ингээд цэвэрлэнэ. За яагаад юуны цэвэрлэх ёстой вэ гэхээр хэрвээ ингээд ностой юм уу салцтай ах юм бол энийг хийнгүүт ингээд урсаж гараад эмийн бодисны юм шүүр дүнг болчдөг. За би энийг хэрэглэж байгаа учраас би та нарт ингээд өөрөө яг хэрэглээд үзүүлээ. Тэгэхээр энийг хоёр хамар тусаа гэж эмччин бичсэн байгаа гэж бодож байна. Хэрвээ энэ тусаалыг хэрэглэдэг бол тэнгуут ингээд тонгойно. За би та нарт ингээд тонгоогоод тэгээд энэ хамрандаа тусаахч бол энэ дээрээ дарна. Тэгээд энийг ингээд хамрынхаа одоо нэг чихрүүгээ чиглэлтэйгээр ингээд амажимээгээд ингээд одоо ингээд зацхтаа зөөл ингээд амьсгалаад амаараа гарах нь. За тэгээ заавал энэ дээр ингээд дарах хэрэгтэй. За одоо ингээд зөв тусаахаар ингээд хамраас ингээд нэг гойжихгүй, хоолоо руу орж байгаа мэдрэмж төрөхгүй яг энэ хэсэгтээ ингээд тогтчихж байгаа. За одоо нөгөө талаа одоо тусаая. Тэгэхээр энэ чинь ингээд тийм ээ хамарлуугын чиглэлтэй ингээд энэ дээр ингээд дараад
За ингээ болчихно. За энийхээ дараа яг хөө энийхээ гадна талыг ингээ цэвэр юм алчуураар ингэж арчаад тэгээд буцаагаад яах нь ингээ таглаад ингээ тавьчихна. За энэ тусаалгыг ингэж хэрэглэнэ. Хэрвээ энэ тусаалга энэ заавар дээр ч гэсэн байгаа. Тухайлах юм бол 6 удаан хугацаагаар тийм ээ 7 10 хоног ингээд завсарлах юм бол энийгээ дахиж шинээр эхэлж байгаа юм шиг энийг ингээд цэнэглэнэ ингэж. Ингээд 5-8 удаа ингээд тэгээд дээш нь яг нь 6 удаа агаарт ингээд цацаад тэгээд бэлэн болгосны дараа ингэж хэрэглэнэ. За энэ дээр бол заавар дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр заавраа уншиж явах хэрэгтэй хамрын тусаалгаа. За тэгээд хүүхдээс хол газар хадгална. За энэ хөрөгч янз бүрийн юмд бол хийхгүй. За 6 сарын дотор энэ туслыг ингэж хэрэглэх хэрэгтэй гэсэн байгаа. Тэгэхээр ийм зөвлөгөө би өнөөдөр та нартай өгье. За энэний одоо дашрамж хэлэхэд нэг ийм тусаалга байдیں۔ Одоо нэг мигрен гэдэг өвчин байгаа. Тэгэхээр мигрен гэдэг өвчний үед хэрэглэдэг хамрын тусаалга байдаг. Тэгэхээр тэрийг яад юм бэ гэхээр зөвхөн нэгтлийнхээ яах нь хамранд ингэж яг адилхан ингээд доошоо бөхөж жагаад ингээд засаж хэрэглэдэг. Хоёуланд нь ерөөсөө хэрэглэхгүй. Тэгэхээр ийм одоо хамрын тусаалгануудын хооронд ялгаа их байд юм аа. Тэгэхээр ямар ч тусаалга авсан та бүхэн энэ яах нь дотор нь байгаа энэ заавруудыг маш сайн уншаад үзээд тэгээд хэрэглэж явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгэхээр би энэ дээр заавар дээр байгаа аахгүй юу? Нөгөө 6 удаа ингээд цацгаж явах юм дээшээ юм ингээд цацарч байгаа юм харагддаг. Тэгэхээр энэ доторх цэнийг нь цэнэглэгдээд болчлоо гэсэн үг. За ийм зөвлөмжийг танд хэлээд тэгээд энэ тусалтай холбоотой асуух зүйлүүд асуугаарай. Тэр баяртай.